За бурхан багш 81 насны сүйдэр зооглож их нирван дөр үзүүлнэ гэдгээ одоо Вайшалид 3 сар борооны үйлрэл өнгөрөөсний дараа бол одоо зарласан. За тэгээд энэ Кушнарагийн энэ одоо Кушнара гэдэг тухайн үеийн Маллагийн нутаг Кушнарын энэ одоо цэцэрлэг ойд ирээд нирван дөрийг үзүүлэхээр одоо тэрний саалаа 2 модны доор залран хэвтрэх үед Ананд бол бурхан багш минь та яагаад энэ жижигхэн хотод ингэж нэрвэн дөрөх өрхийг хүснэ та Вайшали Ражгир гэх мэтийн том сайхан хотуудад нэрвэн дөр үзүүлэх хэрэгтэй босуу тэнд таны олон шүтгчнэр байгаа гэсэн. Гэхдээ энэ Анандын хэлж байгаа үг нь бас бурхан багшийн нэрвэн дөр үзүүлэх явдлыг тодорхой хэмжээгээр хойшлуулах гэсэн орлого байсан юм аа. Гэвч одоо бурхан багш Анандад хэлсэн чи бол энэ Маллагийн энэ нутаг энэ Кушнараг одоо байгаа жижиг хотоор нь жижиг хот гэж бодож болохгүй. Би урдын олон төрөлд бодисод байх үедээ энэ хотод төрж энэ нутагт амьдарч байсан. Дээрээс нь урд нэгэн төрөлд Чакравартын хаан бүр дэргүүлэгч хаан байх үедээ энэ хот миний хот улсын нийслэл байсан. 4 твийг захирсан агуу их мундаг номын хүчээр одоо 4 твийг захирсан Чакравартын хаан байх үед энэ газар нутаг энэ Маллагийн энэ Кушнара бол тэр үеийн миний хаант улсын одоо 4 твээс их агуу их том гүрний том улс орны бол нийслэл нь байсан юм сайхан газар шүү. Энэ газар би одоо юунд орж Чакравартын хаан болж олон одоо мянган жилээр амьдраад тэгээд энэ газар одоо нирван дөрийг үзүүлсэн. Тэгээд гэж одоо бурхан багш айлцсан ба. Тийм учраас энэ хотыг бол жижиг хот гэж бодож болохгүй гэж одоо Анандад сануулсан байдаг. Ер нь Анандын одоо бурхан багшийн нирван дөр үзүүлэхтэй холбоотой асуудал бол бурхан багш нирван дөр үзүүлэхээс өмнө 2-3 удаа Анандад бол сануулж хэлсэн байдаг. Би хэрвээ хүсвэл энэ бурхан хүсвэл одоо агуу буйныхаа хүчээр галвын турш амьдарч энэ хорвоо ертөнцөөр амьдарч одоо ном сургаалаа айлтах чадaltaа бололцоотой бурхны хөгжүүлсэн тэр агуу буян фармынхын хүчээр бол тийм бололцоотой гэдгийг бол айлтсан байдаг. Гэхдээ галав гэдэг нь нэг утга нь бол одоо хорвоо дээр энэ амьдрал бий болоод амьдрал устдах тэр хугацаа галав гэж бас ойлгож бас болох. Нөгөө нэг утга нь бурхан багшийн өөрийнх нь энэ бие лагшин дээр амьдарч чадах хугацаа бас тодорхой байдаг. Энэ хорвоо дээр мэдлсэн хүн тухайн бие лагшин дээр одоо амьдрах хугацаа, амьд байх хугацаа байдаг. Тэгэхээр энэ хүсвэл энэ биеээр одоо хэр хэмжээтэй бурхан бодисод хүмүүсийн нэг чадвар нь бол хүсснээр одоо удаан амьдрах ховт өөрийн хийсэн буйныгаа насандаа шилжүүлэх маягаар бол одоо урт хугацаатай амьдрах болцоотой. Тэгэхээр нэг утга нь бол галвын турш одоо энэ нэг харуудар амьдрал бий хонхийн тоосноос бүрэлдэсээр байгаад харуудар амьдрал бий болоод эргээд галав үлээд одоо ямар ч амьдрал байхгүй устдах ийм процесс болох хүртэлх ийм урт хугацааг бас хэлсэн гэсэн нэг утга байдаг. Нөгөөх нь хэрвээ бурхан одоо хүсвэл энэ бие лагшин дээр асар энэ зөвхөн одоо энэ хаан эцэг хатан ээж хоёроос төрсэн энэ бие лагшнаар хүсвэл асар урт хугацаанд бас амьдрах чадвартай тэр хугацааныхын турш одоо хүсвэл одоо амьдарч чаднаа гэсэн утга байсан байж магадгүй гэж одоо эрдэмтэд бол өгүүлдэг. Тэгэхээр 3 удаа Анандад энийг бол энэ тухайгаа сануулж Анандад айлцсан. Ер нь бурхан бол ер нь өөрөө хэн нэгэн одоо хүсэж уламжлаж одоо ном сургаал айлдноо гэдэг ч юм. Эсвэл одоо галвын турш оршиж одоо ном сургаал айлдна та оршигтон гэж одоо хүсэж уламжлаагүй байхад бол бурхан багш бол одоо өөрийнхөө хүслээр бол тех одоо боломжгүй байдаг. Тэгэхээр одоо 3 удаа Анандад сануулж ингэж айлтсан тухай сударт гардаг. Тэр болгонд яасан гэхээр Ананд маань гэгэрлийн төгс шатанд хүрээгүй зөвхөн Шрота Панна болсон. Гэгэрлийн эхний шатанд хүрсэн тамийн төрөлд, адгуусын төрөлд, асуурын төрөлд, тийм ээ, бэрдийн төрөлд одоо Кметийн 4 муу зайн төрөх үйл өөрөө устгасан боловч хүн хөгээд хүнээс дээшээх одоо төрлүүдийн үйлээг устгаагүй байсан учраас тэр үед Анандад хэн саадуулсан бэ гэхээр Мара гэж одоо энэ ертөнцийн одоо тэнгэрүүдийн нэгэн төрөл байдаг. Мара гэдэг манайхаар одоо шулмас юм, мангас одоо чөтгөрч юм гэж хэлж болно. Тэгэхээр ер нь шулмас гэхээр одоо эмхтэй одоо ийг нь хэлнэ.
эрэгтэйг нь бол чөтгөр гэдэг ч юм. Тэгэхээр бол энэ Мара гэдэг бол амьт нь одоо энэ төрлийн одоо тэнгэр бол ямар учиртай вэ тэгэхээр энэ ертөнцийн хүрдэнд 31 давхар ертөнцийн хүрдэнд л энэ дотор олон амьтдыг ингээ төөрөлдөж одоо энд ертөнцөөс гэтлэх тийм ээ ертөнцийн хүрднээс гэтлэхүүлэхгүйгээр энэ хүсэл шунлынхын ертөнцид нь төрж өгөхөд өгдөөд энэ нэг зовлонгийн дөрвөн далаад нь аль болохоор олон хүмүүсийг хүлж байлгах юм зорилготой тийм одоо хүчин байдаг. Тэгээд энэ Мара бол ер нь бурхан багшийг аль болохоор энэ хорвоод энэ анх бурханыг мэдлэх үеэс ахуулаад дагсан ер нь гэрээс гарах үеэс одоо юуны одоо лам хуураг болоод гэрээс гарах үе мөчөөс эхлээд бол Марад бол дагсан байдаг. Тэгэхээр дээрээс дагаад яваад бурхан багшийн нэр одоо гэгэрэлд хүрэхэд нь гэгэрэлд хөрөнгөут нь за та нирванд ор гэж шаардж байсан. Тэгвэл бурхан багш би одоо өөрийнхөө сургаал номыг айлдах ёстой, сургаалаа заах ёстой. Одоо лам хуургуудыг бий болгох ёстой, тийм ээ. Одоо эмэгтэй эрэгтэй хуургуудыг игнэ бий болгох ёстой. Ном маань одоо хойч үед одоо цогцоор нь одоо авч явах хүмүүсийг одоо бүрдүүлж тийм одоо хувргийн нэгнэ, лам хувраг, эмэгтэй хуврагуудыг игнэ, одоо эрэгтэй эмэгтэй увшуудын нэгнэ ингэж одоо бүрэн бүтэн болох хүртэл бол би нирванд орохгүй гэсэн. Тэр мөчөөс бол бурхан багшийг бол Мара бол байнга дагаж одоо аль ямар нэгэн байдлаар одоо нирванд оруулах. Яг л бурхан хэрэг хэмжээгээр удаан байна. Тэр хэмжээгээ тооцоолшгүй олон одоо тэнгэр брахманаар тооцоолшгүй олон хүмүүс одоо Марагийн хүлээснээс салж 31 ертөнцийн хүрднээс одоо гэтлж байсан учраас Мара асар их олон одоо сүнснүүдийг бол алдаж байсан. Тийм учраас бол Мара дагаад яваад байсан. Тэгээд бурхан багш андад 3 удаа сануулхад Мара андын сэтгэлд байгаа үүлийн үрийг сэтгэлд байгаа хэрийг нь ашиглаад одоо андын оюун ухааныг бол барьсан. Тэгээд ананд одоо хэрвээ гэгэрэл хүрсэн байсан бол Марагийн иргэшээлд байхгүй учраас бурхан багшаас бол галбын турш оршигтон гэж одоо хүсэн удамжилж байсан. Ингээд 3 удаа бурхан багш сануулсан боловч одоо Мара хин яаж явжаагүй. Харин энэ хооронд Мара 3 дахь удаага ирээд бурхан багшаас та одоо ингээд таны хүсэж байсан одоо хувраг эрдэнэ чинь бий боллоо. 3 эрдэнэ чинь тогтцлоо. Тийм ээ. Лам эрэгтэй лам хуврагуудын игнэ бий боллоо. Эмэгтэй лам хуврагуудын игнэ боллоо. Эрэгтэй одоо өвш шавь нарын игнэ боллоо. Эмэгтэй өвш нарын шавь 4 одоо ийм шавь нар чинь юу болж сургаал ном чинь цогцоор одоо ганжуурын одоо 84 мянган номын цогц тэрчгээрээ та айлдаж дууслаа. Таны ном одоо сургаалыг дагах бүх юм чинь ингээ боллоо. Одоо та нирванд орооч гэж одоо ингээд анандыг асууж амжаагүй байхад бол 3 дахь удаага Мара ирж одоо ингээд хүсэж уламжилсан байдаг. Тэгээд одоо ананд хүсэж уламжлаагүй харин тэрнээс орсоод одоо Мара хүсэж уламжилсан учраас дээрээс нь энэ хорвоод байгаа амьтдын үүлийн үрээс шалтгаалаад бол бурхан багш одоо ингээд нирванд орохоор шийддэг. Нирванд орохоор шийднэ гэдэг нь бодисатвын чадвар юу гэхээр хүссэн үедээ хүсвэл урт хугацаагаар амьдраад чадах. Хүсээгүй бол цаг нь боллоо. Одоо боли энэ одоо хэрэггүй боллоо. Одоо энд байх юм бол олон хүндэд одоо тусуулж чадахгүй боллоо. Одоо ингээд нирванд орё гэвэл тэр хүснээрээ одоо ингээд одоо амьдралынхаа одоо амьдрах хүслээ хураагаад одоо ингээд энэ бие дээр хугацаагаа ингээд тэс хугацааны дараа одоо таалуулна гэдэг. Яг тэр хугацаанд бол нирванд орох чадвартай байдаг. Тэгээд одоо бурхан бодисатвын басны гайхамшигтай чадвар бол хаан төрхөө өөрөө сонгох чадвартай. Энэ хорвоодоор төрж байгаа бид бол хаан төрхөө мэдхгүй, аав ээж ямар хүмүүс учрах нь мэддэхгүй, ямар төрөл адгуу одоо 31 ертөнцийн одоо хаан төрх нь одоо бид нар бол үйлийнхэн эрхэнд авдаг бол бодисатв бол өрөөлөөр одоо гайхамшигтай сайхан өрөөлөөр байдаг учраас хаан төрхөө өөрөө сонгодог. Хэнийг аав ээж болохоо сонгодог. Хаана одоо газар нутгаа сонгодог. Хэр хугацаагаар тэр төрөлдөө амьдрахаа өөрөө сонгодог. Хүсвэл өөрийнхөө буйныг насандаа шилжүүлээд урт хугацаантай амьдрах чадвартай. Хүсээгүй л хүсээгүй үедээ дараа төрөл рүүгээ явах. Энэ бол бодисатвын нэг түүх одоо ажиглагддаг. Самади бяцлал хийгээд тодорхой ертөнцид одоо хүний ч юм ямар төрөл төрөөд одоо тэгээд тэр одоо ертөнцийн амьдралаар амьдарч байгаа тодорхой хугацаанд бол лам хуураг болоод аршин ёсоор хуураг болоод амьдралаа самади бяцлалд өнгөрөөдөг. Тэгээд самади бяцлалын одоо өндөр шатанд төрж брахма ертөнцид тэнгэр ертөнцид ингээд төрөл авах болдог. Тэгээд тэн төрлийн тэнгэр чин брахма ертөнцид төрөнгуудаа тэнд удаан байдаггүй. Маш хурдан буцааж хүний ертөнцид. Яа тэгвэл хүний ертөнцид тэгээд одоо энэ адгуус энэ ертөнцид бол
одоо төрөл авчиж бодисодын өрөөл нь биелдэг олон хүн тусруулж чаддаг. Тэнгэр брахман нарт бол өөрсдөө тэр жаргалдаа өмөрсөн байгаа газарт бол тэр нэг зовлон гэдгийг ойлгодоггүй, мөнгө хүс гэдгийг ойлгодоггүй учраас бурхны одоо бодисодын ном сургаалыг сонсож ойлгох нь ховор байдаг. Тийм учраас эрдэнэт хүний бие гэдэг нь одоо гайхамшигтай. Яг тэгвэл бурхан бодисодоноор хүний төрөл авсан олон хүмүүст бол жинхэнэ хүмүүс яадаг гэхээр буян нүгэл буян гэдгийг ойлгодог. Одоо мөнгө хүс гэдгийг биеэрээ мэдэрдэг, нүдэн дээр хүн өгч байгаа харагддаг. Ийм учиртай. Тэгэхээр бодисодын нэрийн өрөөлөөр бол одоо хүн болж одоо хүний ертөнцийн төрх нь их байдаг. Тэгэхээр бодисодын чадвар нь ийм байдаг. За ингээд бурхан багш энд одоо урдын тэр одоо хаан одоо номын хөрдөг иргүүлсэн хаан байсан тухайга бурхан анандад хэлээд одоо энэ газрыг бол тэгээд тэр мөчөөс эхлээд хүндгэлтэйгээр тэгээд ананд бол бурхан мөчөөс асуусан. Та одоо ингээд нирван дөрийг үзүүлнэ. Таныг нирван дөр үзүүлсэн дараа таны биеийн агшин бид нар яах вэ? Яаж одоо чандарлаж ямар үйлдэл дагуу хийх ёстой юм бэ гэсэн. Тэгэхэд бурхан багш одоо дөрвөн хүмүүсэд бол одоо чиг бол чандарлаад одоо Чакравартийн хааны хөрд эргүүлэх хааны ёсны дагуу чандарлаад тэгээд тэр үлдсэн чандарнаас үлдсэн гайхамшигтай тэр эрдэнсийн агуулх нирваны нэр агуулж байгаа тэр их гайхамшигтай лагшин шүтэнийг бол одоо суурга босгож одоо залах ёстой байдаа гэж. Тэр нь бол бурхан байна. Пратек Будда байна. Энэ бурханы одоо агуу одоо шираваг шавнар байна. Бурханы одоо хутагт шавнар бол одоо гэгэрсэн хүмүүст бол зориулсан суурга босгох ёстой байдаа гэж. Тэгэхээр одоо яг мөн бурхан багшийн ч гэсэн одоо бурханы ч гэсэн одоо хорвоогоод мөнгө хүсэг үзүүлэхэд одоо юуны номын хөрдийг эргүүлэгч Чакраварти хааныг одоо яаж одоо ямар хүндэтгэлтэйгээр чандарлах ёстой. Яг тэр дагуу нь чандарлах хэрэгтэй гэх тэр аргыг нь бол анандад зааж өгсөн байдаг. Энэ тухай бол Маха Паринирвана сутарт айлдсан байдаг. За тэгээд энд бурхан багшийг тэр төрийн бидний очсон тэр Саалын модны доор нирван дөрөв үзүүлсэн. Нирван дөрөв зуны ихэнх сарын шиний 15-нд 90 зуны ихэнх сарын шиний 15-нд мэндэлсэн. Зуны ихэнх сарын шиний 15-нд бурханы утгыг олон гэгэрсэн. Зуны ихэнх сарын шиний 15-нд одоо ингээ инхүү 81 нас өдөртөө нирван дөрөв үзүүлсэн. Харин бурхан багшийн одоо 3 бас нэг чухал үйл явдал нь бол номын хөрдөг эргүүлсэн явдал одоо үйл хизээвэ гэхээр бурхан багш зуны ихэнх сарын шиний 15-нд бурханы утгыг олон гэгэрээд тэр бурханы гэгэрсэн бод модныхаа эргэн тойронд 7-49 хоног өнгөрөөд тэндээсээ одоо 11 хоногийн турш Варанаси хотод одоо өөрөө ингээд заларч ерэн бурхан багш хизээч одоо шаардлагагүй бол ичдийг бол хэрэгэлдэггүй байсан. Тэгээд одоо аль болохоор ертөнцийн хүмүүс шиг, эгэл хүмүүс шиг одоо байдаг байсан. Тийм учраас одоо Бодгаягаас тэр 350 км замыг бол одоо туулж очоод тэгээд 7-оос 8 сарын хоорондох шиний 15-нд өөрөөр хэлбэл энтхийн одоо календараар бол Вишак сар гэдэг бол 5-6 сарын хоорондох сар байдаг. 5-6 сарын хоорондох шиний 15-нд гэгэрэлд хүрээд тэгээд 7-8 дахь сарын шиний 15-нд бол Варанаст очиж анхны 50 шавьдаа одоо номын хөрдөг эргүүлсэн байдаг. Тэгэхээр энэ одоо манай Монгол хийгээд энэ төвдийн календар дээр жоохон буруу ойлголцтой байдаг. Бурхан багш одоо бурхны удыг олон гэгэрээд тэгээд одоо тэр даруй одоо 49 хоногийн дараа одоо 749 хоног өнгөрөөгөөд тэгээ шууд одоо нисэж очиод Варанаст очиод одоо ичдийн хүчээр очиод шууд одоо зарим календард 7 сарын одоо шинийн 4-нд ч үлээ тэрхүү зарим календараар бол номын хөрдөг эргүүлсэн гэж одоо гарч байгаа нь энэ бол зурхай нь одоо бас буруу ойлголт байгаамаа. Тэгэхээр бурхан багш зуны ихэнх сарын шиний 15-нд бурхны утгыг болон гэхээрсэн 7-оос 8 дахь сарын дунд байгаа шиний 15-нд болвол бурхан багш одоо дандаа энэ бурхан багшийн гайхамшигтай үйл явдал дандаа шиний 15-нд болдог. Номын хөрдөг эргэлж гэсэн бас 7-оос 8 дахь сарын хоорондох шиний 15-нд бол номын хөрдөг эргүүлсэн юм аа. Тэгэхээр энэ харин одоо нирванд орсон болвол бас мөн одоо мэндэлсэн хийгээд гэгэрэлд хүрсэн. Одоо тэгээд нирванд орсон. Энэ 3 өдөр бол нэг өдөр давхцгаар учраас асар энэ зуны ихэнх сарын шиний 15 буюу энтиг календараар бол 5-аас 6 сарын хоорондох Вишак сарын шиний 15 бол үнэхээр одоо хүмүүсийн одоо маш чухал одоо ялангуяа бурхны ном сургаалыг шүтдэг бяцлаглалын хийдэг хүмүүсийн хувьд бол тэр дүүчин өдөр бол маш гайхамшигт зүйшин өдөр юм байна. Тэгэхээр за энд бурхан багш нирван дөрийг үзүүллээ. Ананд одоо асуугаад яаж одоо бурхан багш таныг одоо нирван дөрийг очилсны дараа яаж одоо чандарлах үйл ажлыг асуух вэ гэд асуусан. Бурхан багш бол тэр одоо дөрвөн их хүмүүст одоо суур босгох залдыг айлдаа. Тэгээд
яаж одоо яг хөхөр тэр нөгөө номын хүрдийг одоо эргүүлэгч хааныг чандралдаг, яг л тэр ёсны дагуу чандралах ёстой гэдгийг хэлсэн. Тэгэхдээ андад нэг зүйл сануулсан байдаг. Энэ бурхныг нирвандэр үзүүлсний дараа одоо тэр чандралах барих тэр одоо дээрэс нь одоо бурхан багшийн үлдсэн тэр ирэнсэл лагшин шүтээнийг ааж одоо суург муург босох энэ ажил бол чиний ажил биш ээ. Энэ ажил сүзэг өвшрэлтэй хар хүмүүсийн хаад ноёд тэргүүтээ эгэл ардуудын сүзэг өвшрэлтэй хүмүүсийн хийх ажлаа. Чи харин бясалгалаа шамдах хэрэгтэй. Чи одоо чиний лам хувар хүний ажил бол бясалгалаа хийх, бясалгал хийдэг энэ бурхны ном заас сургаал нэмэр явдаг хүмүүс бясалгалаа шамдаж өөрөө гэгэрэл төрөхтэй анхаарлаа тавих хэрэгтэй гэдгийг бол бурхан багш айлцсан байдаг. Тэгээд тэр ёсны дагуу бурхан багшийг нирван дээр үзүүлсний дагуу энэ тухайн натхут энэ Малагийн энэ Кушанагарын энд амьдарч байсан Мала нар хөрөлцөн ирээд бурхан багшийн одоо нирван дээр үзүүлсний дараа би лагшинг тэр одоо саала моднаас авахуулаад наашаа одоо энэ нэг наашаа 2 орчим километр зайтай газарт бидний хойно байгаа энэ суург байгаа энэ газарт залж авчирээд энд одоо тэр бурхан багшийн бие лагшныг угааж цэвэрлээд угаагаад тэгээд дараа нь одоо биеийг нь тойруулсан одоо 500 дахин одоо тодорхой давуугаар ингээ ороогоод өнөртөн одоо цэцэгтэн тэргүүтээ усаар ингэж одоо тосоор ингэж одоо тослоод тэгээд энэ газарт одоо байгаа юундэр бурхан багшийн лагшин шүтээнийг залаад доор нь одоо мэдээж энэ тхийн одоо тааллуулсан хүмүүсийг чандралдаг осны дагуу хааныг одоо номын хүрдэг ирүүлж хааныг одоо бие лагшин чандралдаг тэр ёсны дагуу бэлдээд тэгээд одоо ингээд гал өгөхөд нь бол гал авахгүй байсан. Ерөнхийдөө бол ер нь сударт гардаг нь 7 хоногийн турш одоо зөвхөн Малагаас гадна энэ одоо бурхан багшийн шүтэн биширдэг байсан. Энэ Мажжима Дэш гэдэг одоо энэ Делигаас ахуулаад одоо Уттар Прадеш, Мадхья Прадеш за тэгээд ийшээгээ одоо Бихар хүртэл энэ нутгийг бол Мадхья Дэш. Энэ яадаг энэ газар нутагт энэ Мадхья Дэшт одоо бурхан бодисаад авнаар төрдөг энэ Мадхья Дэшт бурхны одоо 80 их Махашравагууд төрдөг Партек Будданаар төрдөг энэ бол бодисаад авнаар амьдардаг ийм газар байгаа. Ном сургаалыг. Тэгэхээр энэ газар нутгээс асар олон хүмүүс ирж бурхан багш хүндэл хийхээр ирсэн учраас 7 хоногийн турш энд одоо ингээд одоо чандралхаас өмнө бол тавиад ирсэн сүсгтэн хүн болгоныг одоо мөргүүлж байсан гэдэг. Тэгээд 7 хоногийн дараа Мала нар бурхан багш өөрийнх нь одоо айлцсны дагуу зарлиг болсны дагуу номын хүрдэг эргэлж хааны Чакраварти хааны ёсны дагуу ингээд бүх ёс юмныг бэлдэж одоо чандралахаар энэ газар авчирсан. Авчираад одоо ингээд чандралах гээд тэгээд гал юу н тос яагаад тэгээд гал ноцоох гэд нэрээс асахгүй байсан. Тэгэхэд нь одоо энэ ямар шалтгаантай байсан бэ гэхээр одоо яг одоо энэ тэр үед бурхан багшийг одоо чандралах одоо бие лагшныг чандралах гэж байгаа болж байгаа энэ үед бол одоо эндээс 30 км-ийн цаана байгаа Пава гэж хот байгаа. Павагаас нааша одоо бурхан багшийн одоо бас нэг хайртай шавь нь болох одоо Махакашяп бол 500 шавь нарын хамт нааша одоо залар нэрж явсан. Тэгээд тэр Павагаас нааша залар нь явж байх үед энд одоо бурхан багшийг одоо нирван дүрд орсныг мэдсэн нэг хүн одоо Мандарва цэцэг тэнгэрүүдийн цэцэг хүний ертөнцид байдгүй цэцгийг ингээ барьчихсан ирсэн. Тэгээд одоо энэ одоо хүний ертөнцид байдгүй цэцгийг чи хаанаас ав ямар учиртай ав гэсэн. Одоо би Малагийн Кушанара хотоос наашаа ирлээ. Тэнд одоо бурхан багш одоо нирван дүрийг үзүүлээд 7 хонсон байна. Утгагүй ингээд одоо чандралах ёсыг үлдгэж яах гэдгийг сонссон. Тэгэнгუთ одоо Махакашяп 500 шавь нарын хамт бол энэ газар бол яарна ирсэн. Тэгээд энэ тухайн үед гал асахгүй байгаа тохиолдолд шалтгааныг бол одоо хүмүүс юунаас асуусан анарудда гэдэг архантаас асуусан. Тэр үед ананд гол одоо тэргүүн шавнар одоо ламнар бол ананд хийгээд анарудда 2 байсан. Анарудда бол одоо тэнгэрлэг мэлмитэй хүн байсан учраас одоо болгоогоод энэ тэнгэрүүд одоо асаалахгүй байгаа юм байна. Ягаад гэвэл тэр үед бол энэ бидний байгаа энэ бурхан багшийн цэцэрлэгт бол бурхан багшийн энэ одоо нирван дээр үзүүлсэн энэ үйл ажиллагаанд энэ одоо юунд оролцохоор Тэнгэр Брахманаар бол одоо энэ орчинд бол асар ихээр ирсэн. Тэнгэр Брахманаар бүр нэг харж байсан гэдэг. Тэгээд бол тэнгэрүүдийн тааллаар бол одоо бурхан багшийн шав их шав одоо Махакашяп ирэх ёстой. Тэгээд нэр Махакашяпыг ирж бурхан багшид хамгийн сүүлчийн удаа хүндэтгэл үзүүлэх ёстой учраас эртэл нь одоо асаалахгүйгээр ингээ хүлээл ирж байсан.
Тэгээд Махакашип ирээд хүндэтгэл үзүүлээд мөргөл залбираад 3 та тойрч мөргөл залбираад ингээд хүндэтгэл үзүүлсний дараа бол аяндаа тэр гал одоо өөрөө асаж бол Бурхан багшийн одоо бие лагшныг бол энэ газар бол одоо бидний энэ хойно ойж байгаа газар бол чандралсан байдаг. Чандралсны дараа бас чандралаад одоо ингэсний дараа бол Бурхан багшийн бие лагшнаас үлдсэн тэр одоо галд шатдаггүй гайвшаа сайхан тэр эрдэнэс өрөл одоо ерөнсөл лагшин шүтэн бол үлддэг. Тэр бол нирваны энерги агуулж яадаг. Тэгэхээр Бурхан багш тэр үлдсэн тэр зүйлийг бол суурганд бол залах ёстой. Тэгснээрээ тэр суурганд бол асар тэр сайхан энерги нь хадгалагдаж тэгээ ирсэн мөргсөн хүн болгоно асар буян хураах болцоотой учраас суурганд зал гэж бол айлцсан байна. Тийм учраас Бурхан багшийг нэрвэн дээр үзүүлсний дараа энэ одоо нутгийн Малагийн одоо хан хөвгүүд хаад ноёдод бол энэ Бурхан багш Малагийн манай нутагт нэрвэн дөрөд орсон учраас Бурхан багшийн тэр үлдсэн одоо тэр нарийн нандин лагшин шүтэнийг бид авч одоо суур босгоно гэж ингэсэн. Тэгэхэд тэр үед бол 7 хоног болж байгаа хугацаанд бол одоо Магад улсын Бимбисар одоо хэний Ажашадруу хаан, Вайшалын Личвэ нар, Кхметийн одоо хойно байгаа одоо нэг Каш юуны Шагэ омгийнхан, Колиа нарийнхан Кхметийн 8 одоо 7 газраас нийт одоо Маллаатай нийлээд 8 хаан тулсынх нь ирж цугласан байсан. Тэгээд бүгдээрээ одоо тэр Бурханы ерөнсөл лагшин шүтэнийг бид авна гэж одоо хоорондоо ингээ маргалдаж байсан. Тэр үед дрон гэдэг нэртэй нэгэн бэрмэн гарч ирээд одоо Бурхан бол биднэрт одоо төвчээртэй бусдыг хайрлаж энерч эвтэй байхыг бол эвтэй найрсаг инэрэнгүц сэтгэлтэй байхыг заан сургасан билээ. Тэгэхээр ийм агуу хүний заасан сургаалыг загдаг хүмүүс бид нар хоорондоо эвтэй найртай байх ёстой. Тэгэхээр энэ одоо Бурханы лагшин шүтэн дээр бид нар маргалдаж одоо ингэ тэмцэлдэх биш харин эвтэй найртай бүгдээрээ 8 их хаад энд одоо элчид илгээсэн байна. Тэгвэл 8 хуваагаад одоо ингээд та бүхэнд өгье. Би өөрөө хуваагаад өгье. Тэгээ та бүхэн 8 улангаар нь сайхан одоо өөрөөсөө нутагт аавчаа сайхан суург босгож залж одоо шүтэх хэрэгтэй гэж ингэ санал гаргасны дагуу тэр одоо маш эвтэй найртайгаар сайхан одоо нийлж 8 хуваагаад 8 одоо нутгтаа бол суург босгосон ийм түүхтэй байд юм аа. Бурхан багшийн нэрвэн дөр одоо орж байх энэ үед бол Бурхан багшийн тэргүүн шав шаари будда махан моголана тэргүүтэй мундаг шавнар бол алхидийн нэрвэн дөрийг үзүүлсэн байсан. Тэгээ тэр үед бол Бурхан багшийн шавнар дээр хамгийн ахмад нь бол одоо Махакашип байсан. Махакашип бол бас ямар одоо учиртай юм бэхээр Махакашип бол агуу одоо Бурхан багшийн бие лагшинд бол сууд хүмүүний 32 шинж тэмдэг, лагшин шинж тэмдэг, 80 найраг одоо байхад бол Махакашипийн биед бол 7 тийм шинж тэмдэг бүхий авах асар их буянтай хүн байсан. Дээрээс нь Бурхан багшийн шавнар дотроос одоо Бурхан багш өөрийнхөө өмсчсэн шав хувцсыг бол Махакашипт одоо өгч Махакашипийн өмсчсэн шав хувцсыг Бурхан багш өөрөө таалж ингэж байж байсан учраас өөрөөр хэлбэл Махакашипийн одоо ямар агуу гайхамшигтай буянтай азтай хүн байсан. Бурхан багшийн одоо тэр шав хувцсыг одоо өмсөж хэрэгжилжсэн хүн бол Махакашипаас бол өөр байхгүй юм. Тэгэхээр иймэрхүү тодорхой шалтгаануудаас бол мэдээж тэнгэрүүд одоо Бурхан багшийн агуу буйныг болгоож Бурхан багшийн нэрвэн дөрөв ороод энд одоо бидний хойно байгаа сургууны энэ дээр авчираад одоо тэр бие лагшныг чандарлах ёслол үйлдэхт бол одоо гал асахгүй байсан тэнгэрүүд одоо Махакашип агуу тэр буянтай хүн ирж мөргөж хүн төлөвлөх ёстой гэдгийг болгоож тэр галыг нь асаахгүй байсан бол энэ дэр гардаг. За тэгээд тэр Махакашипийн дэргэд явсан 500 ламнар дотор бол шинэхэн лам болсон бас одоо ухаан мөнхөг одоо нэгэн настай лам байсан. Тэр лам хуураг бол одоо Бурхан багшийн одоо Винай ёсыг дагахтай их хэцүү байсан. Өөрөөр хэлбэл анаасаа зориг нь өөрөөр орж ирсэн байсан учраас Бурханы сургаал номыг дагахгүй, сонсохгүй, практик хэрэгжүүлэхгүй байсан учраас ач тусын мэдэж ухаарахгүй байсан тохиолдол байдаг. Тэгээд тэр хүн Бурхан багшийн нэрвэн дөр үзүүлсэний гэдгийг одоо сонсоод өөрийнхөө лам хувцсыг бүгдийг ингэж тайлаад октор гурав шидээд одоо энэ одоо ховрог готмаас болоод бид нар маш их зовж байсан, тэгж болохгүй, ингэж болохгүй гэдэг Винайн асар их хэцүү сахилуудыг одоо сахидаг байсан, хэцүү байсан. Одоо энэ хүн нэрвэн дэрийг үзүүлсэн байна. Хэдүүлээ одоо дураараа болцгоё, хүссэнээ хийцгээе, дураараа байцгаая, эрчүүлээтэй байцгаая гэдэг одоо
одоо өөрийн шавьцыг одоо огторгуул шийдэл нь бол одоо ингэж байсан үйл явдал болсон. Энэ үйл явдлыг одоо Маха Кашяп хараад эндээс юу ухаарсан бэ гэхээр нэгдүгээр тэр хүний мунхаг одоо тэнийг байгаа. Бурхамжтай уулзах юм агуу хувьтай мөртлөө өөрийн ухаг мунхаг муу үйл явдлаас болж одоо гэгэрэл бүрхэтийг л Бурхныг одоо нирван руу ороход бол одоо тэр хүнээс өөр тэгж баярлаж баяжчихсан хүн бол байхгүй. Тэгэхээр бол тэр хүнийг өрөвдөж хайрлахаас гадна удахгүй ийм тэний хүмүүс их олон гарч одоо Бурхны сургаал номыг дураар нь болж, Винай ёсын дураар нь болж, өөртөө тааруулж өөрчлөх. Судар номыг өөртөө тааруулж өөрчлөнө. Өөрийнхөө шашин номтой холж утгаж өөрчлөнө. Яагаад гэвэл тэд нар өөрсдийнхөө шашныхаа одоо сүтэн бишрэгтийг дагаж тэднийг олон өөртөө татахын тулд одоо Бурхны нэрийг ашиглаж байсан. Тийм олон зүйлийг холж утгаж Бурхны заасан сайхан Анапана Кришна цэвэр бяцлаглыг нь одоо холж утгаж энэ зэмтэй устгах мөн заасан сургаал ном Ганжир Данжирын ном сургаалыг бас өөртөө зохиожсон Бурхны нэр дээр сурдаг ном хүртэл зохиож одоо энэ устгах ажил бол утахгүй явах магадгүй байна гэдгийг болгоогоод энэ газар одоо тэр үйл явдал болох үед тэр Маха Кашяп бол даруй яаралтай Бурхны одоо дэргэд байж Бурхнаас өөр байсан бяцлаглалын зааж сурсан. Яг ямар хүн багш ямар бяцлал заасан Анапана Кришна бяцлаглыг яаж бяцлал хийх ёстой тэр Махасати бүтэн судраар гардаг шиг жил нь яаж бяцлах ёстой тэр нарийн жүдийг мэдээд бяцлал хийгээд гэгэрсэн одоо 500 архант байгаа. Мөн одоо заасан одоо Ганжир Данжирын бүх сургаал номын одоо 3 сав аймгийн 3 Тибетаг тэр чигтэн чийлсэн Ананд тэргүүтээ одоо 500 одоо хувиргууд байсан. Тэгэхээр энэ олон хувиргууд байгаа дээр одоо яг Бурхны заасан бяцлал ном нь яг энэ шүү. Яг бяцлал нь энэ шүү гэдэг яг цэврээр нь одоо бүгдээрээ сайхан тунгаагаад хойлоод цаач үедээ хойч үед бид нар шав нэртэй яг л Бурхны заасан бяцлал нь яг энэ метр зааж явах хэрэгтэй. Энэ дээр юм нэмж болохгүй, хасч болохгүй. Яг энэ цэврээр нь бяцлаглын заа. Хоёрдугаарт Бурхны заасан одоо Ганжирын одоо бүх судрууд одоо Судрын аймгийн бүх судрууд бол яг ингэж айлцсан. Тэдний бүгдээр тэр хүмүүс сонссон учраас яг ийм судрыг яг ингэж айлцсан. Энэ судар дээр нэмж болохгүй, хасч болохгүй. Ингэж одоо Бурхны заасан сургаалыг онол практикад хослуулна. Хамгаалж хойч үед үлдээх ажлыг хийхээр бол одоо Маха Кашяп шийдэж одоо хувиргуудаа зөвлөлдөж тэгээд анхны сангайг нь хамтдаа Бурхны сургаал намын онол практик хослуулна хайлж гэдэг олуулаа одоо тэрийг нь одоо ягаад энэ баталгаа энэ зөв шүү гэдгийг хянаж редакторлаад хойч үед үлдээх үйлдэлийг одоо тийм Маха сангайныг хийхээр төлөвлөөд тэгээд эндээс одоо залран яваад тэр одоо Магада улсын одоо Ражгир хотын тэр юуны ууланд байгаа Саттопани гэдэг агууд бол одоо Магад улсын хаан одоо Ажаа Шадруугийн одоо хамгаалтанд ор 2 сарын турш Бурхны онол практик хослуулсан сайхан сургаал намыг нь хойч үе цэврээр нь үлдээх тэрийг хайрлж хамгаалж үлдээх одоо анхны сангайныг хийхээр зохион байгуулсан байдаг. Тэгэхээр энэ Бурхан багш нирван дэрэг орсон тэр хүний хийж байгаа одоо тэнийг үлдэл юм шиг боловч тэр нь одоо Маха Кашяп тэргүүт ухаантай хүмүүсд маш даруй арга хэмжээ авч хойч үед одоо Бурхан сургаал номыг цэвэр ариунаар нь хүн төрлөختөнд заасан шашны одоо ямар ч үгүй цэвэр шинжлэх болсон гайхамшигтай энэ сургаал номыг хойч үеийн одоо 2500 жилийн дараа дахин 500 жил одоо 1955 оноос эхэлсэн хоёр дахь удаага дэлгэрэх 500 жил эхэлсэн байгаа. Энэ үе хүртэл хойч үе хүртэл цэврээр нь үлдээх ажилд бол ийм зүйлийг унхаар нь болж ирээдүйг харж одоо тэр ухаантай хүмүүс бол энэ газар Бурхан нирван дургасаад ирээдүйд энэ сайхан зүйл цэврээр үлдэх тэр сайхан одоо үйл явдал энэ ухаантай хүн бол болохгүй хэцүү байдлыг ашиглаж өөртөө зөвийг хөгжүүлэхэд бол ашигладагтай адилхан тэр тэнэг одоо настаа хувиргийн хийж байгаа тэнийг үйлдэл нь харин бас их ухаантай хүмүүс тэрийг ашиглаж хойч үед сайхан сургаал номыг цэврээр үлдээх тийм одоо хөсөл тэмүүлэл тийм одоо эрмэлзэл бий болсон тэрнийхэн дагуу ингэж тэр бий удахгүй тэр настай хүний ачаар хойч үед энэ сайхан Бурхны ном сургаалт заасан цэвэр ариун тэр шинжлэх ухааны үндсэлтэй гайхамшигтай одоо ямар шашинтай хүмүүс ялгаагүй бүгдэд одоо ижлэх нь үйлчлэх бяцлал нь одоо бидний хийгээд байгаа бяцлал бол яг л одоо Бурхан багш хүн төрлөخت заасан бодмодны зор одоо бяцлаж ясан тэр бяцлал нь шүү дээ. Тэгэхээр энэ бяцлал ном судар ном тэр чигээр одоо Монголд байгаа нь бол одоо энэ тэр хүн тэгж хийгээг үйл гаргаагүй бол
энэ ухаантай хүн ухаарч ийм сайхан үйлдэлийг хойч үйлдэх үйлийг хийхгүй бас алдахгүй хугацаа алдах бас боломж асуудал байсан учраас тэр харин одоо ховцоо тайлан баярлалд өсөж байгаа хувраг бол одоо хүн төрөлхтний төвхөнд бас их чухал үүрэг гүйцэтгэсэн юм аа гэдэг хэлье. Тэгэхээр одоо өнөөдөр Монголын буянтай арт түмэн хязээ нэгэн цагт Бурхан багш нирванд үзүүлэхдээ одоо андад хэлсэн байдаг нирван маха паринирван судалт юу гэж гардаг вэ гэхээр одоо ингээд Бурханы дагшин шүтээнийг одоо суур болгон залгах хэрэгтэй. Тэгээд одоо Бурханы амьдралын одоо маш чухал дөрвөн одоо дагшин газар байдаг. Бурханы мэндэлсэн Лүмбэний, Бурханы гэгэрэл хотыг олсон Бодгая, одоо номын хүрдэг илүүсэн Саарнат, одоо их нирванд орсон Кушинагар. Энэ дөрвөн дагшин газарт одоо ирээдүйд одоо ирээдүйд энэ дэрж одоо мөргөж залбирч одоо Бурханы сургаал номыг сэтгэлдээ шингээж одоо бусдын төлөө сайхан сэтгэл үүсгэж за Бурханы заасан зам мөрөөр ингэж явж тийм ээ мөргөж залбирсан хүмүүс бол асар их агуу буйныг хурааж тэр сайхан залбирлын хүчээр тэнгэрлэг жаргалыг одоо олж олон одоо төрөлдөө жаргалтай явна гэсэн ийм сайхан Бурханы өөрийнх нь айлцсан гайхамшигт зүйл байд одоо сургаал байдаг, үг байдаг. Тэгэхээр одоо монголчууд маань одоо хийгээд ирээдүйд хязээ нэгэнтээ цаг зав гаргаад тийм ээ Бурханы заасан сургаалыг одоо хэрэгжүүлээд бяцлаглын хийгээд сахилын сахиад самади анапан випашна бяцлаглыг хийгээд тэгээ сайхан бяцлаглын заасан замын дагуух нь явж сураад тэгээд хязээ нэгэн цагтаа цаг зав гаргаад боломж гаргаад энэ сайхан дагшин газар ялангуяа энэ одоо Бурхан багшийн нирванд үзүүлсэн энэ Кушинагард ирэх юм бол тэр Бурхан багшийн нирваны одоо хамгийн одоо сүүлчийн мөчийг өнгөрөөсөн тэр саалмодны дор одоо нирванд үзүүлсэн тэр газар очиж мөргөж залбирч тэр Бурхан багшийн айлд хамгийн эцсийн сургаал байна шүү дээ. Хант дааны биккавэ вайдамма санкара аппамадэна самбадэ ховргууд минь тийм ээ вайдамма санкара гэж санкара үлийн өр бүхэн мөнгө ус үлээ гэсэн. Аппамадэна самбад сэрэмж алдалгүйгээр шаргуу бяцлагтун Бурхан багшийн эцсийн үг бол бяцлагтун гэсэн маш. Бяцлал хийж ижил үйлээр устна. Бяцлал хийж ижил зовлон устж жаргална. Мөнхийн амар амгалан төрнө. Түүнээс зөвхөн ном судар уншаад тэгээ тахил өргөхтөдий одоо ерөөл унших төдийхнэр бол гэгэрэл төрөхгүй. Тэр бүхэн буйн цэцэг өргөж, тахил өргөж, зул өргөх нь буйн тэр гайхамшигтай буйн. Тэгэхдээ эцсийн эцэст гэгэрэл хүрэхэд бол бяцлаглаас өөр боломж байхгүй гэдэг айлцсан байдаг учраас энэ газар сайхан ирээд Бурханы эцсийн тэр сайхан сургаалыг санаж бяцлаглаас шамдахаас гадна энэ газар сайхан бяцлал хийж тийм ээ хорвоо мөнх ус нэг л өдөр мэдний амьдрал одоо мөнхөд өргөжлөхгүй. Тийм учраас цаг амжиж өөрөө сэтгэлдээ бас Бурханы заасан сургаал номыг Шилагийн сэтгэлдээ шингээж Шилагаа сагтаг болж самадыг бяцлал хийж төвлөрлөө хөгжүүлж Випашна бяцлал хийж тэгш орших чадвараа хөгжүүл ингэж өөртөө сэтгэлдээ ном сургаалыг нь баталгаажуулж цаг алгүй баталгаажуулж авбал нэг өдөр Бурхан хүртэл хорвоог орхиод явсан юм бол нэг өдөр бас бид энэ биеийг орхиод явна. Энэ биеийг орхиод явхад эцсийн мөчид ирэхэд бол 99.9% нь бэрхшээлтэй хэцүү байх магадлал ихтэй. Тэгвэл хэрвээ та сахил санварыг баталгаатай болгох сэтгэлдээ шингээж чадсан. Самади бяцлал хийж төвлөрлөө хөгжүүлж сэтгэлдээ баталгаажуулж чадсан. Випашна бяцлалаа хийж сэтгэлдээ тэгш орших чадвартай болгож суссан бол амьдралын эцсийн мөчид өгөхийн зовлон ирэх үед амьдралдаа та тэр гурван сайхан эрднийг сэтгэлдээ шингээ баталгаатай болгоцсон хүн бол амьдралын эцсийн мөчид бас тайван байж байгаа. Бурхан багш амьдралын эцсийн мөчид ч гэсэн бусдад тусалж байгаад нэр өндөрд орсон тайлах нь тийм тайван амгалангаар бид нар энэ ертөнцийг орхиод явна. Амьдралын эцсийн мөчид тайван амгалан байж чадсан хүн дараачийн амьдрал аз жаргалтай гэрлээс гэрэл рүү шилжин эхлэх нь тодорхой. Тийм учраас одоо хийгээд ирээдүйд энэ сайхан газар ирж мөргөж залбирсан хүн энэ зүйлийг сайн ойлгож Бурханы заасан Бурхан багш ерөөсөө тэр нирваны орох гэж явах үед Тэнгэр брахманаар ирээд Тэнгэрлэг цэцэг мандаргуу цэцгэн өргөж Тэнгэрлэг хөгжимж хүмүүс арц хүж өгөл зул өргөж Бурхан багш ингэхүү хүндэтгэл өргүүлж явах үед анд талж хандж хэлсэн үг байдаг. Бурханыг ингэж Бурханы жинхэнэ хүндэл бол энэ биш юм аа.
Бурхны жинхэнэ үндэл бол Бурхны заасан замаар явах асуудал шүү гэдгийг амдад загшилсан байдаг. Энэ дэхтээ цэцэг өргөж болохгүй, зул өргөж болохгүй, ингэж одоо дахил өргөж болохгүй гэж байгаа үг ш. Тэр нь бол агуу буйн. Бас дараа чи. Гэхдээ ананд шиг номын замаар явж байгаа. Бяцлал хийж байгаа хүнэнд бол жинхэнэ дээд хүндэл Бурхны заасан замаар яв. Тэгжээж л одоо гэгэрэл ариуслалт хүрнэх хүсэж зөвхөн цэцэг өргөсөн төдийхөр зул өргөсөн төдийхнэр бол гэгэрэлт хүрэхгүй гэдэг эцсийн бас үннээ бол Бурхан багш шиг хайлтсан юм сайхан газар өнөөдөр бид нэр яриад байна. Өнөөдөр биднийг харж байгаа үзэж байгаа хүмүүс ч гэсэн бид надтай хамт энэ газар ирсэн байна гэж бодох хэрэгтэй. Бодоод энэ сайхан үгийг одоо сэтгэлдээ шингээж тэгээ Бурхны одоо 45 жилийн турш бусад заан сургаж байсан тэр сайхан ариун номын замаар бас алхах одоо боломжийг цагийг гаргаж одоо тэгээд амьдралынхаа эцсийн мөчид Бурхан багштай адилхан тайван болон тэгш амгалантайгаар хорвоог орхиод дараачийн төрлөө амгалантайгаар эхлүүлээд нэг өдөр дахиж хизээж өвдөхгүй, өдлөхгүй, өөхөхгүй мөнхийн нирваны амгаланд орох хүртлээр энэ сайхан Бурхны заасан замаар явах хэрэгтэй гэж Монголд өмнөдөө хүсэж байна.